Сайн байцгаана уу, анги удирдсан багш хэрхэн хичээлийн тохиргоо хийх видео хичээлийг хүргэж байна. Багш нүүрэн хэсэгт харагдах одтой анги буюу өөрийн даасан анги дээр дарж орно. Эндээс та хичээл сонголт зэсний хичээлийн тохиргоо зэс рүү ороход таны хийсэн хичээлийн тохиргоо дараах байдлаар чагсаж харагдана. Нэгдүгээр улирал хэсэгт дарахад та улирал тус бүрээр хичээлийн тохиргоо хийж болон хянах боломжтой. Хэрвээ та шинээр хичээлийн тохиргоо хийх гэж байгаа бол хичээл сонголт жагсаалтаар зэсэн дээр дараарай. Энэ хэсэгт та хичээлийн тохиргоо шинээр хийх боломжтой бөгөөд хэрвээ таны хийсэн хичээлийн тохиргоог сургалтын менежер баталсан бол батлагдсан төлөвт тухайн хичээл дээр хичээлийн тохиргоо хийгдээгүй байвал үүсээгүй төлөвт харагдана. Хичээлийн тохиргоог хийхээс өмнө та заавал үүсээгүй төлөвийг үүссэн болгож ийж үйлдэл хийх боломжтой болно гэдгийг анхаараарай. Үүссэн төлөвт оруулахад та үүсээгүй гэдэг үгний ард харагдаж байгаа сонгох багны энэ чекийг чеклснээр автоматар төлөв үүссэн төлөв рүү орно. Ингэсний дараагаар та хичээлийн ард харагдах хичээллэх төрөл буюу үндсэн бүлэг дэд бүлгээр орох хэсгийг сонгоод товч нэр багц цаг тухайн үйлрэлийг сонгох шаардлагагүйгээр автоматар чектэй гарч ирж байгаа. Эндээс зөвхөн тухайн хичээлийг орох багшийн нэрийг сонгоно гэсэн үг. Хэрвээ тухайн багш нарын нэр дотор тухайн хичээлийг орох багшийн нэр байхгүй бол та сургалтын менежертэй хандаж тухайн багшийн заах хичээлийг тохируулуулаарай. Эндээс та өөрөө танхимыг сонгох шаардлагагүйгээр тухайн хичээлийн тохиргоо хийгдсэн гэсэн үг. Хэрвээ та дэд бүлгээр хичээлийн тохиргоо хийх гэж байгаа бол тухайн тохиргоогоо эхлээд үүссэн төлөвтэй болгосны дараагаар үйлдэл хийх боломжтой. За эндээс хичээллэх төрлөөс дэд бүлгээ сонгоход автоматар 1-2 дугаар дэд бүлэг нэгдэнэ. За эндээс тухайн дэд бүлэг 1 болон дэд бүлэг 2-т хичээл орох багшийн нэрийг сонгосноор хадгалах товчлуурыг дарснаар таны хичээлийн тохиргоо амжилттай хадгалагдана. Таны хичээлийн тохиргоог сургалтын менежер заавал баталсны дараа төлөв батлагдсан болж ард талд нь хуваар гэдэг үг нэмэгддэг. Тэгэхээр та хичээлийн тохиргоогоо заавал батлуулсны дараагаар хуваар хийх боломжтой гэдгийг анхаараарай. Мөн хичээлийн тохиргоог анги удирдсан багш хийж сургалтын менежер баталсны дараагаар мэргэжлийн багш нарын нүүр хэсэгт тухайн хичээл орох анги нь харагддаг гэсэн үг. Хичээлийн тохиргоог сургалтын менежер батлаагүй байвал төлөв устгах байдалтай харагдана. Та тэгэхээр тухайн хийсэн хичээлийн тохиргоогоо засварлах болон өөрчлөх бүрэн боломжтой. Анхаарал хандуулсанд баярлалаа.